Хоромсом гэж юу вэ? Хоромсом нь эсийн дотор байдаг ДНХ юм. Хоромсомд байгаа бийд байгаа бүх шинжийг тодорхойлно. Хүн 23 хос буюу 46 хоромсомтой. 22 хос нь автсом, үлдэх нэг хос нь хүйс тодорхойлдог хоромсом байдаг. Эмэгтэй хүн хүйс тодорхойлох ХХ, эрэгтэй хүн XY хоромсомтой байна. Эмэгтэй хүний оюун ухаан бие махбодын онцлог. Нэгт оюун ухааны онцлог хосолсон сэтгэх чадвар. Эмэгтэйчүүд ихэвчлэн логик ба сэтгэл хөдлөлийг уялдуулж шийдвэр гаргах хандлагатай. Энэ нь аливаа нөхцөл байдлыг олон өнцгөөс харах боломж олгодог. Нарийн мэдрэмжтэй ярианы өнгө, дохио зангаа, жижиг өөрчлөлтүүдийг анзаарч хүний сэтгэл хөдлөлийг таньдаг. Дурсамжийн онцлог үйл явдлыг зөвхөн баримтаар бус тухайн үед мэдэрсэн сэтгэл хөдлөлтөнд хамт санах нь түгээмэл. Олон ажил зэрэг хийх мултитаскинг, олон ажлыг зэрэг зохицуулах чадвар дунджаас илүү хөгжсөн байх нь бий. Хоёрт, бие махбодын онцлог. Биеийн бүтэц. Эрэгтэйтэй харьцуулахад булчингийн масс бага, өөхөн эдийн хэмжээ, илүү дааврын систем, эстроген, прогестерон зэрэг эмэгтэй, даавар, биеийн хөгжил, арсны чанар, үс, дуу хоолой, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Жирэмслэлт ба төрөх чадвар, бие махбод нь үр тогтоох, ураг тээх, төрүүлэх, хөхүүлэх онцгой үүрэгтэй. Эмэгтэй хүний биеийн хэлбэр биологийн түвшинд нормал буюу ХХ хромосомтой эмэгтэй хүний бие нь тэнцвэртэй буюу Х өсгөн хэлбэртэй байдаг. Мөр ба ташаа ойролцоо өргөнтэй, бэлхүүс нарийнхан тод ялгардаг, жигд өөх булчин тархалттай. Эрэгтэй хүний оюун ухаан, бие махбодын онцлог. Нэгт оюун ухааны онцлог, логик төвтэй сэтгэх хандлага. Эрэгтэй тархинд орон зай сэтгэхгүй, тооцоолох чадвар давмгай хөгжсөн байдаг. Асуудал шийдэх арга барил ихэвчлэн шийдэлд хүрэхэд чиглэсэн. Үр дүнд төвлөрсөн арга барил хэрэгэлдэг. Төвлөрөх чадвар. Нэг асуудалд удаан хугацаанд төвлөрч ажиллах чадвар дунджаас өндөр. Мэдээлэл боловсруулах хэлбэр, баримт, тоо бүтэц дээр тулгуурлан дүгнэлт хийх хандлагатай. Хоёрт, сэтгэл санааны онцлог, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхээс илүү дотгошин барих нь нэлбэг. Гуравт, бие махбодын онцлог. Булчингийн масс эмэгтэйгээс дунджаар 30-40 илүү, биеийн хүч тэсвэр өндөр. Дааврын систем, тестостерон, даавар давмгай, булчин хөгжүүлэх, биеийн үс, дууны өнгө, төрөмгийн зан зэрэгт нөлөөлдөг. Ясны бүтэц, мөр өргөн, ясны нягт өндөр, биеийн жин ихэвчлэн өндөр. Эрэгтэй хүний биеийн хэлбэр биологийн түвшинд нормал буюу ХУ хромосомтой эрэгтэй хүний бие нь өв өсгөн хэлбэртэй байдаг. Мөр өргөн, бэлхүүс нарийн дээд хэсэг булчинлаг, доод хэсэг нарийнхан,